Хэрхэн болон тавтай морил наагад заяа гэдэг манай хэрхэн болонгийн 2 жилийн ойгоор багийн хамт олонтой хэрэгцээтэй гэсэн бүтээгдэхүүнүүдийг бид захиалсан байгаа. Тэгээ өнөөдөр бидний захиалсан нэгэн зүйл ирсэн болохоор хамтдаа unboxing хийх юм уу гэж шийдээд та бүхэндээ өнөөдөр энэ хайрцагын дотор юу байгааг нээж тэрний талаар бас ярилцвал зүгээр ах гэж бодож байна. Тэгээд яагаад бидний энийг авах болсон бас ямар хүмүүс эдгээр зүйлүүдийг хэрэгэлдэг вэ гэдэг та бүхэн бас дэлгэрэнгүй танилцуулъя. Лампта боксэд заа. Замана orange нэрийн чихвч нь ал ирсэн байна. Энэхүү чихвч маань ATH M50BT2 гэдэг чихвч бөгөөд онцлогуудыг нь хажуу талдаа гаргасан байна. Таахын нэгээр нь тайлбарлаа явуучих. Таахан эхний хэсгээр харах юм бол энэ чихвч маань хамгийн сүүлийн үеийн Oro техникийн гаргасан чихвч байгаа. Oro техник маань өөрөө Япон компани 1962 онд анх бол үүсчихсэн мэлээ. Энэхүү чихвчийг захиалахаас өмнө би бас баг зэрэг энэ чихвчийн талаар судалгаа хийсэн. Яг энэхүү ATH гэдэг M гэдэг загвар маань болохоор 20, 30, 40, 50 гэсэн загваруудтай бөгөөд 50 гараад бас удаагүй. Гэхдээ энэ нь хамгийн сүүлийнх нь BT2 гэдэг нь болохоор Bluetooth. Одоо дэлгэцэн дээр энэ чинь Bluetooth гэж гаргаж ирж байна. За Alexa-тай холбосон мөн энэ маань Siri болон Google-ийн ассистенттай холбогдох. Fast Pair гэдэг нь болохоор та бүхэн Bluetooth дээр маш хурдан өөрсдийн гар утас болон компьютерлөө холбох боломжтой иймэрхүү давуу талууд байгаа билээ. Энэ савныхаа зүүн гар талд болохоор шинжлэхсэн зүйлүүдийг онцлсан баг шиг байна. Миний хамгийн их уншсан гомдол энэ чихвчийн талаар бол хит их жижигхэн тэгээд удаан түүхээр чихүү өвтгөж гин гэж хүмүүс бол хэлсэн байсныг өөрчлөлөөд чихвчний хэмжээсийг бол энэ дээр бол томсгосон юм байна. Мөн энэ батарей 50 цаг барих мөн 4 цаг цэнэглээд гүйд цэнэглэгдэх өөрсдийн гэсэн апп дээрээ тохиргоонууд их хийх боломжтойгоор бол оруулсан байлээ. За энэ талаар та бүхэн илүү их мэдхийг хүсэх юм бол комментаар үлдээгээрэй. Бид бас энэхүү чихвчний талаар демо хийх боломжтой. Тэгэхээр комментээр үлдээгээрэй. За тэгээд бас зөндөө олон дизайнууд юм бол шинжилэл орж ирсэн гэсэн тодорхойлолтууд байна. За савны ард талд болохоор чихвчний талаар илүү мэдээлэл та бүхэнд хүргэгдсэн байна. Энд дээр нэгэн зүйлийг дурдъя гэж бодлоо. Энэ дээр 90 dB MW гэдэг гарсан байгаа. Энэ маань болохоор хэрхэн та бүхэнд sensitivity буюу сонсогдох дээр байх вэ гэдэг тал дээр 90 гэж гарсан. Ер нь бол 80-аас 150-ийн хооронд ах юм бол зүгээр гэж үздэг юм байлээ. Тэгээд энэ дээр болохоор 90 гэж байгаа юм болохоор traffic чимээ буюу машин дэргэний чимээнээс бол ерөөхдөө дүүцгүүц их чанга сонсогдох нь байна. Энэ нэг зүйлийг анхаарахад энэхүү чихвч маань wireless болохоор зүүнгээ та бүхэн зам гарахтаа боломжтой гарахгүй бол машиныг сонсохгүйгээр бас аваар шилжих өнөр марталтай тул та бүхэн боломжтойгаараа гэхдээ энэ чихвч маань эргэн тойрны чимээг бол бүр байхгүй болохгүй гэдгийг та бүхэнд бас хэлье. За энэхүү онцлогуудыг нь харуул хэдүүлээ хамтдаа онгойлгоё. За доод тал дээр open гэдэг нөхөр хэсэг байна. За ингээд нэгдэнгүүт хамгийн ихэнд бол заавар нь гарч ирж байна. Өмнө та бүхэн дурж ирсэн нөгөө энэ маань Япон компани болохоор бүх тайлбарууд нь бол Япон дээр эхлээд бол гарч ирж байна. За энэхүү заавруудыг нь доош нь болгоод за энэ шинжлэхсэн зүйлүүдийн талаар бол мэдээллүүдийг англи дээр бас Япон дээр байгаа юм байна. За энэхүү хэсгийг аваад энд нь за бид энийг доош нь тавьж агаад энэ чинь кейс нь багш байна. За энэхүү кейсийг онгойлгоод энэ хэлбэртэй хар сахин мэдрэмжтэй болж яг бол сахих бол биш. За тэгээд дотор нь энэ дотор нь за энэ дээр маань цэнэглэгч эдэр маань бас шинцэгдсэн байна. Өмнө би энэ чихвчийг бас ашигладаг байсан болохоор
өөрчлөгдсөн зүйлээ хараад бол мэдэж байна л та. Хамгийн ихний зүйл болохоор та харуулъя. USB-C оролт байна. Өмнө нь бол ийм оролттой байгаагүй. Хоёр дахь зүйл нь гэх юм бол 1.2 мм залгагддаг компьютероос жигч рүү залгадаг энэхүү кабел маань өмнө болохоор нэг чангалах, зогсоох гэдэг зүйл нь байдаг байсан. Тэр нь байхгүйгээр зүгээр дангаараа юм кабел болсон байна. За тэгээд энд нь бас учир байгаа. За тэгээд сава нэнгүүд хамгийн ард талд нь жигч маань байна. За жигчийн энэчнээсээ гаргаж аваад за ер нь бол энийг боож баглахтаа маш бага гэлгаруудыг ашигласан байна. Өмнө би таахын хэлжсэн нөгөө би бас яг ийм жигчтэй байсан. Тэгээд энэ жигч маань анх багж боглохтой их гэлгаруудтай байсан. Тэгээд компаниуд маань сүүлийн үед маш сайн энэ дээр анхаарч өөрчлөгдсөндийг харахад таатай байна. За жигч маань ерөөхдөө ол та бүхэн онгойлонгууд ийхүү харагдана. Мөн хүмүүсээ гомддог байсан зүйл маань жигчний зөөлөвч байсан. Энийг удаан хэрэглэнгүүд хаагараад айгу хар хог үүсгдэг. Энийг сайжруулсан гэж хэлжсэн. Тэгээд энэ маань сайжирсан байх гэдэгт бол итгэлтэй байна. Мөн адил энэхүү жигч маань муудаа солих хэрэгцээтэй болох юм бол та бүхэн Amazon болон Alice-эл энэ өөрсдийнх нь вебсайтаас нь захиалаад бол энийг өөрчлөх боломжтой байгаа. Шинэ юм шиг гэхдээ арай жоохон том хэмжээтэй хүрээд ирд юм лээ. За мөн загвар нь ерөөхдөө бол яг ижлэхэн харагдаж байна. За баруун гар талыгаа R тэмдэглээд, зүүн гар талаа L тэмдэглээд тухайн хүмүүсийн толгойнх нь хэмжээс нь шалтгаалаад за багасгах, томсгох хэсэг нь хоёр талтай байна. За энээр зарим шинжлэгдсэн зүйлүүд маань зүүн гар талын товчлуурууд дээр та бүхэн харагдаж байна. За эхнийх нь хэсгээр нь ихсэн дээрх за хамгийн түрүү надад анзаарсан зүйл нь бол яхаарахгүй USB-C оролт. Энэ бол цэнэглэх хэсэг нэ. Мөн Bluetooth асаж унтарч байгаа гэдэг та бүхэн хажуу талынх нь гэрэлтүүлэх төр бол мэдэх нь байна. За хажуу талынх нь бөөрөнхий хэсэг төр болохоор 1.2 мм ингээд оруулах нь. За сонирхолтой зүйл нь энэ анзаарч харж байвал энэ голын товчлуур маань өмнө болохоор зөвхөн позлох байсан бол позлоо дуугаа явуулах байсан бол энэ дээр асаах унтрах гэдэг дээр товчлуур маань орж ирсэн байна. Тэгээ мөн адилхан энийга хасах нэмэгтэйгээ за энэ талын жижигхэн товчлуур нь болохоор өмнө дурдчихсэн нөгөө Siri Google Assistant та бүхэн Hey Siri юм уу те Alexa гэхэд энэ маань сонсоод үйлчлэх юм байна. За энэ дээр нэмэлт юмнууд дээр айгуу сонирхолтой юу юм бэ? Энэ жихвчний энэ хэсэг маань бол нөгөө Bluetooth дээр холбогдож байгаа болохоор утсаа авахлаар энэ голынх дээр дараад дууг багасгах нэмэх мөн энэ дээр энэ заавар дээрээс дууг урагшлуулах, хойшлуулах хэсгийг бол оруулсан байгаа юм байна. Энэ дээр болохоор дууг зогсоогоод эсвэл play за тэгээд урагшлуулах, хойшлуулах гэсэн хэсэг байгаа юм. Өмнө нь болохоор зөвхөн энэ маань дууг хасах нэмэхтэй л байдаг гэсэн бол гүйлгүүлэх хэсгийг бол энэ товчлууруудаар бас оруулж байгаа юм байна. Сонирхолтой. За өөр шинжлэхсэн зүйлсүүд манай энэ бол таамна энийга мууцтайгаа холбохын тулд энэхүү асаж унтрах товчлуур дээр та бүхэн удаа дарснараа Bluetooth-тойгоо холбоод 1-2 дарснараа нэг дарах юм бол асаагаад ахаад нэг дарах юм бол унтрахаар зохицуулагдсан байгаа юм байна. Тэгээд энэ мэдээллийг бол энэ цаасан дээр бол гаргаад хэлчихэж байгаа юм байна. Сонирхолтой. Айгу энгийн байдлаар бол шийдсэн байгаа юм байна. За тэгээд энийгээ зүүж үзээд мэдээж нөө шин чихвч болохоор арай жоохон бариу мэдрэмж бол чихэнд мэдрэгдэж байна. Тэгээд яг энийхээ хэмжээг томсгосон гэдэг нь яг томсгосон юм шиг байна. Өмнөхтэйгээ яг харьцуулж бодоход бас нэлээ бас coverage буюу чихийг маань тэр чихт нь бол хаагаад хөгжмөс сонсох бол боломжийг олгож байгаа юм. За энэ дээр зарим зүйлүүдийг дуусгахад яагаад манай баг хамтуулсан энэ чихвчийг захиасан бэ гэхээр манай аудио инженер маань энэхүү чихвчийг ашиглах юм.
За энийгээ хураахыг хүсэх юм бол ингээд хураагдаад тэгээд кейсэндээ хийгээд авч явж болох нь. Орон инженерүүдийн хувьд бол маш нарийн чимээ. За ер нь бол энэхүү чихвчний даваа талыг бол өргөн хэмжээний дууг авиаг сонсох гэж үздэг юм байлаа. Тэгэхээр өргөн хэмжээнд янз бүрийн орыг сонсоо. Тэгээд тэрэн дээрээ засалт хийх. За манай интро болон төгсгөлийн аюуд бол бэлжээгээр дамжиж ирдэг. Тэгэхээр энэхүү чихвч маань бол яг өөрийнх нь онцлогтон зориулагдаад захиалагдсан зүйл байх нь. Үүний хувьд гэх юм бол яг сайтн дээр бол $199 гэж байгаа. Яг бидний амьдарч байгаа яг захиалж байгаа газарт маань такс жоохон өндөр тул $210 юм бол төлбөртэй байсан. Тэгээд энэхүү чихвчийг та бүхэн худалдаж авмаар бол үндсэн сайтын доорх description болон comment дотор үлдчих тул та бүхэн ороод сонирхоод үзээрэй гэж хүсмээр байна. Энэхүү чихвч маань яг хөгжим хийдэг орон инженер хүмүүст төдийлөн тохиромжтой бөгөөд хэрэг та зөвхөн чихвчээр ашиглаж байгаа бол энэ маань арай жоохон үнэтэй байх гэж хэлмээр байна. За ингээд өнөөдөр манай unbox маань бүгээр өндөрлөж байна. Манаас хөгтэй холбоотой асуух асуултаа ил та бүхэн доор комент үлдээгээрэй мөн YouTube сургамжаас subscribe дарж энэхүү бичлэг хэрэгцээтэй хүмүүст нь харангуй тарааж мөн илүү их мэдээллийг та бүхэн мэдмээр байвал манай YouTube сургамжийн видеос руу ороод өмнөх манай 97 бичлэгтэй та бүхэн бас танилцаад үзээрэй. Тэгээд түрүүтэл бай.